хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но Ускуд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж чадна Сайн бацхан уу үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй өсгүүд уралдаан дэвтрүүлэг эхлэж байна. Би хөтлөгч агуулаа. Эрдэм номын эхлэл болсон их хэлний 35 үсгийн цугларсан байна. Хамтдаа тэднийг цагаан толгой гэдэг, харин дангаар нь үсэг гэдэг тийм хүүхдүүд ээ? За тэгвэл ингээ бүгдээ хамтдаа үсэг болж үг бүтээгтэй билнэ үү? Манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн Жигэл баяр өгчтэй 3-ын А-ангийн Улбар Шорбаг. Улбар Шорбагийнхан байна уу? Тийм ээ, үзэгчтэй хүүхдүүдээ харин миний баруун гар талд нийслэлийн ерөнхий боловсролын 34-р сургуулийн уран чимэг өгчтэй 3-ын Б-ангийн Цэнхэр баг. Цэнхэр багийнхан байна уу? Үзэгчтэй хүүхдүүдээ бидэнтэй хамт байж их хэлнийхээ эрдэсийн сангаар аялаарай. Ингээд хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн 1-р үе юу те? Сонсъё, харъя, бодъё. 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд урган үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин гурав дахь үгийг бодтоод үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үгийг бүгдээ хамтдаа дуу чимээний тусламжтайгаар олж мэдэх болно. Ойлгомжтой юу? Сайтар сонсоорой. Энэ үг бол хоёр үгтэй нэр үг байгаа шүү хүүхдүүдээ. Хоёр үгтэй нэр үг. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр сувгат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. Сайн бацхан уу сонсогчдоо, сайн бай. Удмын хотоос чигийг ямбайда. Мөрдөн төмний минь унган дуу хоолой Монголын радио ярьж байна. За анхаараарай хүүхдүүдээ. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дуусаа аваад дараарай. Аваад дараарай. Ороо 2 1 цаг дуслаа. Улбар Шорбаг болохоор радио гэсэн мэт ээ. Цэнгэр баг болохоор радио гэж бүтээсэн байна тийм үү? Радио гэдэг нь хоёр үгтэй нэр үг мөн үү? Мөн. Чи үердэлж чадах уу? Чадна. За. Радио. Танай гэрт радио байгаа юу? За, чи түр радио сонсч байсан өмнө? Сонсож байгаагүй. Сонсож байгаагүй тий? А тэгвэл яаж радио гэж мэдсэн юм? Аса радио шиг дуглаадсан. А тэгэхээр чи өмнө сонсч л байсан юм байна шүү дээ. Зүг үү? ТВ-г амдаа сонсоогүй. Аа, за. Ингээ юмнаас хааж сонсож. Аа, жишээлбэл телевизээр нэг хүн радио ингээд сонсож байгааг харсан байх нь ш тийм үү? Аа, зүг. За тэгвэл хэдүүлээ Улбар Шорбагийнхнаас асууя. За, Улбар Шорбагийнхан болохоор радио гэж бичсэн байгаа тий. Гэтэ радио гэж жоо буруу бичсэн үгүй юу? Тэгсэн байх тий. Андуураа шууд ингээд дуудлагаараа явцсан байх хэдлээ. Радио гэдэг нь яа усг шиг сонсогдсон байх тий. Чиний хувьд хамгийн дөрөвд гарч ирж байсан шүү дээ. Радио сонсож байсан уу? Сонсож байсан. Хаан сонсож байсан? Нэмэгийн юмтэй. Оо, хэмээгэндээ очиод чи радиог харсан уу? Ямар хөө хэмжээтэй хэлбэр дүрсэн? Нэг.
Квадрат хэлбэр. Оо яг зөв ингээ квадрат нэм дөрвөлжиндүү ингээ хэлбэртэй. Ер нь янз янзын хэлбэр төрчтэй байдаг. Ихэвчлэн яг чиний хэлсээр квадрат юм уу эсвэл хөгжимшиг хэлбэртэй байдаг байхгүй тий? Тий. Яа усаг сте ямар радионд яа усаг авахгүй дээ хөө. Яг квадрат хөө. Ёо ингээд ийг нь ойч яахгүй ёо ингээд тавьчихсан байлээ. Оо чамаг ийгээ явуулахгүй. Яа гар гарсан юм уу? Тэгээс чи хэлмэгдээд гараад ирсэн шүү дээ. За яа тий. За чиний Энэ дээр нь радио энтер гэдэг харна юм болоод удаад. Хамгийн ихэнд бас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос яар тий. Та аав ээжээс асуугаарай заяа. Яг энэ текст алдартай текст аахгүй хамгийн ихэнд явсан текст нь. Бүгдээрээ энэ үеийн зөв хариултыг олж мэдцгээе. Зөв хариулт бол радио гэдэг үг зөв байж өгтөдөө баяр хүргэе. Сайн радио гэдэг үг зөв бай. Агтээ энэ үгийг амжилттай зөв бүтээж мөн хогоо дөрүүл давснараа Цэнгэр багийнхан 1 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Радио гэдэг нь өөрөө захаан суранзан орны тусламжтайгаар тэнгүүтээ бидний дуу чимээ буюу нэг агаарын долгионыг тийм үү? Энэ долгионыг агаарын хязгааргүй орон зайд хүргэж сонсогчдод бидний одоо жихэнд ирдэг байх нэ. Ойлгомжтой юу? За ойлгомжтой одоо хэдүүлээ 2 дахь үгийг олж мэдцгээе. 2 дахь үг бол 3 үетэй нэр үг юм биш хүүхдүүд. 3. Ойлгосноо? 3 үетэй нэр үг. Энэ үгийг бүгдээрээ жүжигчний өвөл хөдлөл буюу этүүдийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ингээд үзүүлбэр өгцгээе. 3 үетэй нэр үг. Үй. За агаараа өгтөдөө яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээгээрэй. Бороо 2 1 цагаараа улбар шар баг таруух Цэнгэр баг мөн адил таруух гэж үгтээсэн байна. Цэнгэр багийнхан байна уу? За Цэнгэр багийнхан таруух. За яагаад таруух гэж үгтэйг болоо? Яг тарвах шиг ингээд адилхан хөдлөөд исэн. Хөдөөр нь очиж үзсэн үү? Үзсэн. За тэгвэл яг ингээд бодитор таруух харсан уу? Харж байгаагүй. Харж байгаагүй юу? Чи бодиторыг харсан уу? Харсан. Узаа. Би даагар дээр хас. Даагар дээр таруух явж гэнэ үү те? Хотод дотор бол таруух байхгүй шүү те? Таруух хаана амьдардаг вүлээ? Ууланд. Ууланд. Тэнгүүтээ юун дотор байдаг вүлээ? Нүхэн дотор. Нүхэн дотор байдаг те? Тий. Одоо бүгдээр харин улбар шар багийнхныг асууцгаая. Улбар шар багийнхан мөн адил таруух гэж үг бүтээсэн те? За. Таруух гэдэг нь 3 үетэй нэр үг мөн үү? Мөн. Мөн те? За чи үердсэж чадах уу? Тарвага. Оо зөв хөлтүүд ээ. За бүгдээрээ хамтаа үердсэцгаая. Тарвага. Тарга яаж дуурдгийг мэдгүй. Хэйон. За таруу ерөөдөө ингэж дуурдаг байх нь тийм хөлтүүд ээ. За одоо гэхдээ энэ таруу мөн байсан уу биш байсан уу олж мэдээ. Ягаад гэвэл сая бас буун дуу гарсан сонссноо. Тэгэхээр анчин гэхэр ч юм биш үү юу лээ. Бас арай өөр байж бол магадгүй те. За тэгтээ юу зүйлээ шалгаад үзье. 3 үетэй нэр үг гэж хэлсэн юм чинь те. За ингээд зөв хариулт. Зөв хариулт бол таруух гэдэг үг зөв байна хүмүүстээ баяр хүргэе. За хоёр баг маань хоёулаа амжилттай ингээд зөв хариулж байгаа ч гэсэн энэ удаа мөн адил Цэнгэр багийнхан төрүүлж дараад хонхоо дараа 1 оноо авчлаа. Улбар шар багийн хувьд хамгийн чухал юм юу гэхээр үгээ гяс бүтээгээд хонхоо дарах хэрэгтэй юм. Тийм үү? Яг зөв. За тэгэхээр хүүхдүүдээ таруух гэдэг нь өөрөө ойхээр, уулхээр, талхээр гэх мэтлэн ингээд үсчлүүдээр амьдардаг мэрэгч амьт юм байна. Ойлгосноо? За тэгвэл одоо хэдүүлээ 3 дахь үгийг олж мэдцгээе. 3 дахь үг юу аах болоо? За бүгдээрээ сайтар ажиглаарай. 3 дахь үг бол хүүхдүүдээ 2 үетэй нэр үг юм байна. 2 үетэй нэр үг. Энийг бүгдээрээ студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх болно. Тэгэхээр манай студид нэгэн зочин ирсэн байна тийм үү? Бүгдээрээ алгаанч угтаа авцгаая. Хин ирсэн бол
Wow! Woo! За баяр хүргэе хүүхдүүдээ. За ингээд бид гайхалтай элбүүцүүд үлдсэн манчаар ахчихсан байна. За одоо яг хүүхдүүдэд анхаарал хандуулаарай. Яг одоо үг бүтээх цаг ихэтэй. За гараарай, цаг дуустаа. Энэ удаад мөн адил хуулиа үгээ бүтээсэн байна. Чихэр баг хил, улбар шар баг мөн адил хэлб гэж үг бүтээсэн байна, тий? Ивсгээ сайн уу? Сайн. За чам хин гэдэг вэ? Нандин заяа. За нандин заяа сая юу үтсэн бэ? Сая юу үтсэн бэ? Би сая ил бүтсэн. Ил бүтсэн үү, тий? За сая илбэн дээр юу гарлаа? Гинт өөр зүйлийг гинт өөр газраас шувуу гаргаж ирээд, амьд шувуу гаргаж ирээд тайгийг цэцэг болгоод. Йоо. За өмнө чи ил бүтсэжсэн үү? Үдчихсэн. За чи ямар төрлийн ил бүтсэжсэн? Ямар ил бүтсэжсэн? Хүзүр. Хүзрээ ил бүтсэжсэн үү, тий? Чихэр багийнхаа муу адил илб гэдэг үг бүтээсэн байгаа даа, тий? За сая илбэн дээр юу гарсан бэ? Тагтаа, тал, тэтг. Хүзүр цэцэг гарсан, тий? Илб гэдэг хоёр өвчтэй нэр мөн мөлөө? Мөн, тий? За гэхдээ хэдүүлээ хариултаа шалгаж үзье. Зөв хариулт бол илб гэдэг үг зөв байж баяр хүргэе. За хоёр баг маань муу адилынуудаа идэвхтэй өрсөлдөж байгаа хэдийч ахаа цингэр багийнхаа арай төрүүлээд үгээ бүтээгээд хонгоод арж адлаа, тий? Тэгэхээр цингэр багийнхан муу адилыг өнөг авч чадсан байна. Баяр хүргэцгээе. Одоо харин бүгдээрээ дөнгөн сая бид үгэнд гайхалтай элбийн үзүүлбэр үзүүлсэн элвчингийн алгацтай угтаа авъя тэхөө. За энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Та бид бүхэнд өөрийгөө танилцуул. За намайг болохоор элвчин манчир гэдэг байгаа. Тэгээд гэхдээ нөгөө элвчин хүн маань нэг 10-аас дээш жил ингээд элбэрээ үзүүлээд ирэхээр дээш одоо левел ахаад идэм үү те шидтэн гэсэн татдгал руу ордог байгаа. Тэгээд одоогоор ингээд шидтэн татдгалтай болсон байгаа. За баярлалаа. Тэгвэл бид бүхэнд өмнөсөө шидтэн манчиртай уулзаад байгаа юм шүү дээ хүүхдүүд ээ. 34-35 дахь сургуулийн хүүхдүүдээ бас цаашаа олон үгийг гоё бүтээгээрэй гэж амжилт хүсье. Тэгээд. За баярлалаа танд. За бүгдээ алгашаа баяр хүргэцгээе. Шидтэн манчиртай хүүхдүүд ээ. За хүүхдүүдээ тэгэхээр илүүнээ бас нэг юм суртаа ш тэ. Бид нар чинь ингээд нөгөө нэг бага анги, дунд анги, ахлах анги ингээд дэвшдэг тэ. Үүнтэй муу адил илвчдийн мэрэгжилчин бас дотроо ингээд ажилласан жилүүдээс шалтгаалаад үе ахдаг байх нь ш. Шидтэн хүн бидэн дээр ирсэн байна тийм хүүхдүүд ээ.
За одоо харин үзэгчдийн хүүхдүүдээ хөгжилтэй үсэг нэвтрүүлгийн 2 дугаар үе. Энэ бол намайг олоорой. Тэм хүүхдүүдээ. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдэхүйн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Улбар шар багийн асуулт суг сурагчийг тайсан орж байна. Сэн оо? За. За чи тийм зогсох уу? Баярлалаа сагсан. Улбар шар багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? Цэгэр багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайсан орж байна. Цэгэр багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? Бодлоо дэмжээд байна да тий. Гарч иргэр чи дэмжихгүй нэ байна уу гэхээр байна гэдэх нь тий. Улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайсан орж байна. За гараад ирээ нууц үсгүүдээ. 1 үсэг, 2, 3, 4, 5, 6, 7 үсгүүн тий хүүхдүүдээ. За энэ үеийн дүрмийг танилцуулъя. Асуултандаа шууд хариулж чадах юм бол 5 оноо. Харин үсэг нээх боломжоо ашиглавал 3 оноо. Ангийнхнаасаа тусалцаа авсан тохиолдолд 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За тэгвэл бүгдээ хамтаа асуултыг сонсцгоё. Гүн худгийн гүйдэг могой хүчтнээс хамгаална. Тэр юу вэ? Асуулт ойлгомжтой бол цагийг эхлүүлье. Ойлгомжтой. Баган биш шүү дээ. Баган ч бас 6. Хаалга юм шүү. Хаалга гэдэг алтаа зүг. За цаг дууссан байна. Хариулт олж чадсан уу? Чадсан. Зөв хариулт бол Чагтаг. чагтаг. Зөв. Чагтаг. Долоо шүү дээ. Тийм шиг нэ. Тий. Чагтаг. Хариулт Зөв. супер баяр үргэлээ. Онцгоны маань тайллыг яагаад заавал могой гэж нэрлсэн юм бол? Яагаад гэвэл тэр олс байдаг, уяа байдаг. Тэр уяа нь могой шиг урт дээрээс нь нарийнхан байдаг учраас могой гэж хэлсэн. Зүг. Тэнгүүтээ нөгөө нэг өнөнд хийхдээ ингээд мушгиралтуулаад яг могой шиг ингэж хэлдэг шүү дээ. Тий. Тэгээд могой гэж нэрлсэн байгаа нь шүү дээ. За ингээд одоо харин үзэгчтэй хүүхдүүдээ улбар шар багийн асуултанд хариулах ээж, харин танаа багийн асуулт асуух ээж. Ингээд шигцгээе. Цэгэр багийн асуулт асуух сурагчийг тайсан орж байна. Сайн уу ирвэсгээ? Сайн. За дахиад чи юу, дэжгүй юу? Хоншоо зогсъё. Чи ангийнхаа он сурагч юм уу, юу юм бэ? Ангийн дарга юм уу? Үгүй. Салааны дарга байх нь дээ. За ямар нэгэн байдлаар дарга байна те. Би бол ариун цэврийн дарга байлаа. За бүгдээ хамтаа улбар шар багийн асуулт нэрүүд 3 сурагчийг өрж байна. Шан гэдэг үг гараад шууд шан гэ гараад ирв те. Сайн уу? Хайд асуултанд бол зайлшгүй хариулах хэрэгтэй. Дэгжээж бүтэн 5 хоног аавн тийм үү? Тийм. За ингээд бид нөө. Бэлэн. Бэлэн бол цэгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайсан орж байна. За гараад ирээрэй. 1, 2, 3, 4, 5, 6 үсэг байна хүүхдүүдээ. Ингээ нийтээ 6 үсгээс бүрдсэн хариулт байх нь. Бид бүхэнд асуултыг хийж өгөөрэй. Дандийн өвгнийг далан хүүтэн дажгүй өргөдөг дархан 2 авраг тэр юу вэ? За бэлэн. За ингээд цагийг эхлүүлье. Хоорондоо ярьцаарай. Яхон. Хүйтгэж авраг. Цаг дууссан байна. Хариулт олж чадаагүй юу 3-аа? Чадсангүй юу? Ямар нэгэн таамаг байна уу 6 үсгээс бүрдсэн. Байхгүй бол бүгдээрээ хамтдаа үсэг нээх боломжоо ашиглая. Хэд үсэг нээх вэ? 2 үсэг нээх боломжтой. За хамгийн ихний үсгийг нээж харуулцгаая. Хамгийн ихний үсэг бол Б үсэг байна гэдээ. Дараагийн үсэг хэд үсгийг нээх вэ? 3. Г үсэг байна гэдээ. За бүгдээрээ хамтаа Б болон Г гэсэн 2 үсэг нээлттэй болсон байна. Ингээд хоорондоо ярилцаарай. Дандийн үгний 72 гүйтэн дайжгүй өргөдөг дархан 2 авраг тэр юу вэ? 6 үсгээс бүрдсэн Б болон Г үсгүүд нээлттэй болсон байна.
За хариулт олцсон уу? Олцсон. За цагч дууслаа. Хариулт олсон бол зөв хариултыг юу гэж бодож байна? Баган. Баг нь гинэ. Зөв үү? Зөв. Супер баяр үргэлээ. За өсвөргөө нэгэд харуулаарай. Баган гэдэг үг байсан байна тийм хүмүүс ээ. Цэгэр багийнхан маань бидэнд тайлбар өгөөрэй. Дандын өвгөн гэдэг нь болохоор тоон. За. Далан хүүтэн гэдэг нь болохоор өн. За. Тэгээд өргөдөг гэдэг учраас баган тоон өн хоёрыг ингээ өргөөд ээждэг. Тийм учраас гэр бүтдэг Монгол гэр. Та бүхэн яг одоо багта 3 хоног цуглуулж чадсан байна. Баяр үргийн хөтөлбөр шар багийнхаа. Одоо харин хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн 3 дугаар үе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Хөтөлбөр шар багийнхан байна уу? Цэгэр багийнхан байна уу? Тийм ээ үзэгчтэй яг одоо цэгэр багийн үсгээр наадах хэлж. Ингээд цэгэр багийн үсгээр наадах сурагчдыг тестнэ орж байна. Ангита бэлдэж үзсэн үү? Үзсэн. Тэгэхэд хэдэн үг бүтээж ирсэн бэ? Дээд тал нь 24 үг бүтээжсэн байна тий. Энэ үеийн дүрмийг танилцуулъя. Та бүхэн нэвтрүүлгийн зүгээс өгсөн үсгүүдийг ашиглан 1 минутын хугацаанд үгээ самбар дээр бичээд 2 минутын хугацаанд ногоон дайсан дээрээ үгээ бүтээснээр бүтээсэн үг болгоны тоолгоор 1 оноо авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол цэгэр багийн даалгаврын үсгүүдийг тайлбарлаж орж байна. За хараад ирээрэй. Ир үсэг байна гүүгээрээ и г ч гэсэн нийтдээ 7 үсэг байна хүүхдүүдээ. Эдгээр 7 үсгийг ашиглаад бүгдээрээ хамтдаа үг бүтээгнэ байна. Ойлгомжтой бол? Ойлгомжтой. Цаг явж эхэллээ. Эгийн голон эр бичсэн шүү дээ. Эр За цаг дууссан байна. Одоо бүгдээрээ харин 2 минут хугацаанд үгээ бүтээнэ. Бэлнэ үү? Цагийг эхлүүлье. Ич гэдэг үгийг авлаа. Чи гэдэг үгийг авлаа. Чир гэдэг үгийг авлаа. Их гэдэг үгийг авлаа. Эр гэдэг үгийг авлаа. Эх гэдэг үгийг авлаа. Эг гэдэг үгийг авлаа. Ир гэдэг үгийг авлаа. Их гэдэг үгийг авлаа. Ирээ гэж үг байхгүй. Ихэр гэдэг үгийг авлаа. Хэр гэдэг үгийг авлаа. Хэр гэдэг үгийг авлаа. Гэх гэдэг үгийг авлаа. Гэ гэдэг үгийг авлаа. X гэдэг үгийг авлаа.
Цаг дуслаа. Үзэгчдээ Цингэр багийнхан 3 дугаар үеэс чир, ир, ихэр, хэр, гэр, гих, иг, гэх, гэ, ич, игч, чи, их гэсэн нийтдээ 15 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 15 он авсан байна. Баяр хүргэе. За 15 үг бүтээж сэтгэл хангалуун байна уу? Хангалуун байна уу? Тийм үү, хангалуун байгаа юм уу? Тэгвэл одоо бүгдээ тайвнаар хараад өөр ямар үг бүтээж болох боломжтой байсан бол харах. Чих байсан. Чихээс таад бүтээгээгүй юу? Оо тийм биш те. Чихэр. Оо тийм байх, чихэр байна. Оо бараг энэ чихэр гэж бүтсэн биш те. Тайз руу гарахад ямар байсан? Гоёсан. Энэ хоёр ээвс нэг нь өстө бай. Дээшээ харцсан юм ч те үсгэж. Сандарсангүй гэсэн үү те. Ир үсгээ сайн уу? Сайн. За өстө багийнхан ч чамаар амар уурдлаа те. Харин Ир үсгээ хараач. зодуулах. Баах зодуулах шахлаа те. Аха. Чамаас тэр үгэн дээр нэлээд цаг алдлаа энэ дэр нэлээд эвгүй харсан уу? Аха. 15 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 15 хоног авч чадсан Цингэр багийнханд баяр хүргэцгээе. За үзэгчдээ одоо харин Буршаар багийн үсгээр наадах хэлж ингээд үсгээр наадах сурагчдыг тайснаа өрж байна. За ямар үсэг байна? Б, О, Ц гэсэн үсгүүд байна. Харин тэдний хөгжөөнд дэмжигчдийн чимээг сонсъё. 3 юу ядарсан байж тээ танаа ангийнхаа. За 15-аас илүү үг бүтээх хэрэгтэй байгаа даа тийм үү? Бэлэн үү? За бэлэн бол би та бүхний даалгаврын үсгүүдийг өрж байна. Ингээ Улбуршаар багийн даалгаврын үсгүүд хагси, дэ, иш, а, гэ, ил, а гэсэн нийтдээ 7 үсэг байна. Та бүхэн эдгээр 7 үсгийг ашиглаад наан цан нь оруулаад хойно урд нь хэлхсээр үгийг бүтээх болно. Ойлгомжтой бол цаг игэлээ. Гал. Шал. 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 Ас. Аш. Аг. Аг. Агла. Бичсэг. Саг. Шаг. 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 Гал. Шаг. Так. Tas. Обичсан. Аг. Обичсан. Tas. Tas бичсэн. Tas. Бичсэн. Дэш. Дэш байх баш. Цаг дууссан байна. За анхаар одоо та бүхэн бүтээсэн үгнүүдээ 2 минутын хугацаанд тайснаа амжуулна. Үг бүтээх цаг эхэллээ. La. Маргад гараач. La. Ах. Бэж хэлээд аа. За гэдэг үг яалаа. Ал. Ал. Ал гэдэг үг яалаа. Чал. Шал. Ис. Тал. Тал. Шал гэдэг үг яалаа. Тал. Тал. Тал гэдэг үг яалаа. Аш. Аш. Аш гэдэг үг яалаа. Аг. Дэс. Саг. Ой. Аг. Саг. Аг гэдэг үг яалаа. Саг. Саг. Саг гэдэг үг яалаа. Таша. 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 Тэ үс гараач. Тэ. Давж. Оо, Баш. Нэг акад нэг аад болчихсон тийш вэ те. За энэ үг тооцохгүй. Шаг. 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 Ас. Шаг гэдэг үг яалаа. Гал. Гал. Гал гэдэг үг яалаа. Так. 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 Тэ. Энчимс. Тэ. Исура. Гэ. 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 Аг гэдэг үг яалаа. Гэ. Шага. Бичихгүй. Шууд тэр. Таг дуусах юм шиг. За тод хэлээрээ өгдөө. Гэ. Дуус. Гай муу энэ ч одоо юу бол? Гэ. Шага. Гай гэдэг үг яалаа. Шага. Шага.
Хагаа гэдэг үгийг авлаа. Далай. Нэг аач. За далай гэдэг үгийг авлаа. За цаг дууссан байна. Суугаараа зогсороо өгдөө. Улбар шар багийнхан маань 3 дугаар үеэс нийтдээ ла, ал, шал, дал, ааш, лаг, аг, шаг, гал, даг, гай, шагай, далай гэсэн нийтдээ 13 үгийг амжилттай зөв бүтээж чадсан байна. Баяр хүргэе. Оосгүй таны хэцүү зүйл нь юу байсан бэ? Ингээд бичиж байгаа болохоор ингээд олон юм ингээд бичээд тахаар ингээд яг өөрөө бас бичих гээд санагдаад. Өөрөө бодоод нөгөө үгээ бичих гэж хажуунаас нь найз нь үг хэлэнгүүт ингээд юу лээгээд тэгж гэнэ үү те? Сайн уу аусгээ. За аус сэтгэл хангалуун байна уу? Сэтгэл хангалуун байна. Юу намгийн хүндрэлтэй санагдав? Аль хэсгийн илүү амархан санагдсан бэ? Нөгөө нэг эхлээд юм бичиж байгаа нэглээ амархан харагдсан. Тэгээд сүүлдээ гүүхээр жоохон хэцүү болсон. Би харин голынх нь аа үсгийг нь жоохон сонсохгүй байсан. Нөгөө нэг үсгийнхаа бас найзгаа хэлж байгааг сайн сонсохгүй ангууд нь ямар үг гэдгийг мэдэхгүй байгаадсан байна тийм үү? За үсгийн сэтгэлээ уулзаж энэ 3 үеэс юу найл үе нь илүү сонирхолтой санагдав. Би 13 үгийг энэ үеэс амжилттай зөв бүтээж багтаа 13 оноо авч чадсан Улбар шар багийнханд баяр хүргэе бүгдээрээ. Хөгжилтэй үсэг нэвтрүүлэгтээ их хэл соёлын дээдлийн ураатай анд хэвлэлийн газар хамтран ажилладаг үлээ. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэг сурагч нараа бэлтгэн оролцуулсан багш нарыгаа тайзнаа орж байна. Алгаан чугтаа авцгаана уу? Яа. За саманогша. Сэтгэлээ аваач. Айл үе дээр илүү сэтгэл догдолж байна. 3 дугаар үед дээр нөтх нэг үг үсгээр надад их хэсэг тоглож ирсэн. Тэгтээ яг бид нар ангид айгуу сайн бэлдсэн. За. Тий айгуу сайн бэлдсэн болохоор ер нь сүултээ хараад хахад болонгаа айгуу хийсэн. Боломжийг бас болоод ирсэн. Яцтай тайвширсан. Ер нь ардаа их сандарчээ. Асуулт хариулт намайг олоорой. Тийм. Тэн дээр би нэгэн сэтгэл жоохон тийм харагдчихлаа. Уг нэг онцог байгаад байдаг. Хичээл дээр үзчихэд байдаг. Мэдээд байдаг. Тэгсэн хэрнээ үгээ таахгүй болохоор жоохон тийм харагдчихсан. За тэгээд нэвтрүүлгийн хувьд бол ингээд айгүй хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлсэн гоё нэвтрүүлэг байна. Ингээ маань нэвтрүүлэгт сурагч нарыг дагуулж ирж хамтчилтай орсон зэн баярлалаа. Ингээд маань нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг их хэл соёлын түгээцгээ ураатай анд хэвлэлийн газрын агч нараас нь ингээд маш гоё номын дээжсийг явуулсан байгаа. Ингээ багш нараа ангийнхаа номын цаг баяжуулаарай. За мөн адил гайхалтай номын дээжсийг та бүхэндээ гардуулъя. Одоо харин нийт хөгжилтэй өсгүүдийг бүгдийг нь тайснаа урьж байна. Гараад ирээрээ манайхаа хамтаа бас дуулж бас бүжгэлцгээе. Энэ бол хөгжилтэй өсгүүд. Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй үсэг нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн 3 үеийн турш их хэлнийхээ эрдэнэс сангаараа идэж, тань мэдгүй асуултанд хариулж, үсэг болж үг бүтээсний үр дүнд Цэгэр багийнхан маань нийтдээ 23 оноо нээжд олсон бол Улбар шар багийнхан маань 16 оног авч чадсан байна. Ингээд дараагийн дугаараар уулзтаа баяртай. Хөгжилтэй үсгүүд нэвтрүүлэг байлаа. Үсгүүд нийлээд